За ингээд Rap TV season 3 бид нэр аль 100 эхэлж ийсэн. Үзүүр төрөнд гарч ирсэн. Ганзо. Түүний өрсөлдөгчөөр Last X. Яг одоо бүгдээрээ season 3-ын төгсгөл хэн чамп болохыг, хэн энэ олон залуучуудаас авраг болохыг, хэн нь дараалал нь 7 ялахыг үзэх гэж байна. Чимээ гаргая. За залуусаа бэлэн бистэй. Өнөөдөр Last X дивжен дээр чамп гэд нэр хүнд олон штэ. Тийм болохоор энэ хүртэл үлдсэн хүн амны хэрэгүүд олон штэ. 3 сесэл энэ залуугийн ир үсгний талаар ярьлаа. Ир эмнийх нь хооронд хилжиж зориулахаар хин чим эргүү болно штэ. Бисээ хооротод албаар ялгцээ. Төрүүлж хөдлөхгүй л энэ хөгшин нохоо намайг унгааж мэдих михийнх нь надад чамаа гिचиг гэж дуудах 5 шалтгаан байна. Тэр бүгдээс ихнийх нь тэр өмдөн додрох чиг улаанаа унтаж болов гэдэг учир нь тэр зөвхөн насан туршаагүй охтуудад үзүүлж болохгүй муу хийдэг. Тайзан дээр гараад ирсэн л би үргэлж ноёрох нь одоо чам гिचиг гэж дуудах 5 шалтгааны 2 дахь нь тайзан дээр гарч ирээд намайг будаа олгоно агшаана гэж бодсон уу аа? Хуучин сургуулийн муу сурагч улирж ирээ шинэ сургууль тагшаана гэж бодсон уу маа? Тэр л ганцаараа дивжен дээр шарыг гарч харавдаг нь улааныг гарч уурдаг нь одоо чамаа гिचиг гэж дуудах 5 шалтгааны 3 дахь нь буулгаж чадна гэж бодж ивэл би үргэлж босоо хаан суухгүй бас чам шиг унтаж байгаа пистакуудаас л панч гоохгүй чамаа шанга алдсан байлээ бэлтгэл гүрсэн дөрөвд хүн одоо чиний сонсох 5 шалтгааны дөрөвд хүн үгсэж яваа та нар шиг байранда гаруудыг ихнээс чи гүйцэж байгаа штэ бас баал дээр ирэх найз өхөнлөө шунлын арцгаар гөлөрдгөө болоороо пистам ихнээс чи үзэж байгаа штэ Түүнэр тандаж хэлгээд хизээч энэ пистагийн алдааг бүү давт ирээдүг чинь нураач мэддэг хор зуршил бүү авт одоо чиний сонсох 5 шалтгааны давт ээж чинь дурсахгүй угаасаа хангалттай хэцүү байгаа чам шиг юм хүүтэдээ хөргөлтэй ээжээ чи өөрөөсөө битээ зүгт нүүр тул энэ бол чи гिचи Last X болоо чимээ гаргая. Guys энэ юу шүү? Champion battle яг шударга яваа шүү. Бидний яг 2 минут байгаа. За ганцоогийн 2 минут. Цаг явсаа. Yo. Make some noise. Сүүлийн тулаа. Гэхдээ надад бас кесо даруулчих юм уу? Хүн бүдүүн байж болно. Гэхдээ юмыг яаж өгөх нэг даруулчихгүй юу? Өмнөх баатал дээр би шалгалт авах га нэлээ ууртай байсан. Энэ том толгойсон бистаг төрүүлэх гэж ээж нь баг 3 удаа дур тавьсан. Йоо, оргил тулааны хүндлээд над аманд гашилсан бохоо хаяачтай наана. Чи яг ямар нүгэл хийсэн болохоор ийм өхөр шиг би зүлгүүр шиг царай гिचи шиг яриа заяачдаг байна. Season 1-ийнхнаараа голдон тусгаад довтлон устгах нь. Иймэрхүү чөлөөт яриагаар би холбоо уурсгах нь. Last X төрөхтөөл барцгал хилүүнд нэзүүлэгдэж зовлон туулсан. Цааш нь үргэлжлүүлвэл энэ тайзан дээр чи би улам агсрын шүү. Оо чамд гэж хэлэхэд хүүхдүүдэд ил тавиад байх юм бол чиний удам тасрын шүү. Чам дээр бол зүгээр би шатар тоглоно. Тэмээгээл дууглана, тэргээрээ зүүнээс мадлана. Нэпстаг ойлгоогүй өсрэл гудамжинд үнэ шаглана. Last X өөртөө зориг тавьсан. Өдөр болгон жим рүү турхаар явдаг. Гэхдээ чи биш найз охиж ч өвгөдөх юм. Аргагүй ш өдөр 120-6 шахдаг. Йоо. Season 2-оос хойш аз авчирна гэж итгээд амандах бохоо хаяагүй гэчээ. Би энэ хүртэл уран сайхны аргаар явж ирсэн. Харин өнөөдөр чи хаягдан мó заяагүй гэчээ. Цаг яваа. сая цаг байсан бол чамд зориулаад алав тоолох төглөө. Эхний 2 дахь раунд эхэлж шүү. Пистаманд Моникийг даваад 2 шиг бааталт ирэхгүй алга болоод өгвөө. Төрхтөө хилүүнд нэтрүүлэгдсэн гиснүү дээ. Виктос пистам нөхөр тэргээ тулыгээдсэн ориг толыг чи одоо энэ үү те. Чамшиг хоосос сав сонсгол сүрэхтэй, бүрэгтэй, снов гүнжтэй, дэр нэгдээд, дүр нэгтэй. Гэхдээ чамшиг алиалагч нар энэ зогсож хүмүүсийг хөгжөөхөл үүрэгтэй. Хүмүүс хорон үгээр шатар нууж эхлэв, оргил өөдөө шатаар гүйж эхлэв. Гэхдээ зөвхөн хүмүүсийг хөгжөөдөг чамд л юу ч хэлэх үү?
Тэгээ онгоо ярихгүй юм чи энэ тайзан дээр юу ч хийх үү? Рэпер бол жүжиглэх үү? Эсвэл авьяасаа гайхуулж рүүки шиг бүжиглэх үү? Угаасаа энэ дивжин чи шин цуслах хэрэгтэй. Чам шиг гудманд хог нэгээр байдаг. Хог нэгнээр яах вэ? Чи тэгээ наа яаж буулгаж явах юм? Комеди ярих уу эсвэл даваа талаа шиг комментэр ялах уу? Хуантас панцууга боллоо пста. Араа өөрөө даачгүй юу те? Гэхдээ зүгээр дээ шүтээнийг минь 4 рэпер шаагаагүй би нэг 4 бааталч шаачих байлгүй дээ. Ганцхан надад тайртай. Учир нь миний үгс цогтоон. Арх тамхин арга бэлэг шиг төгс цогцоон. Үдэг хүртэл панч бүрээ алдаагүй төгс цогтоон. Бараг төгс цогтоон. Гэтэ ахтай респект битээр үгээрээ тороож үлцээ тороо бэнчиг төгс ноёдоон. Гэтэл чи миний хараал эцэ цагаан заац чам миний бүкс гойдоон. Сүүлийн панч. Үгээр урсгах мөрөнд толгой сүү цээж бүрэн. Урсгал сүр чамууд нь тэнийг дээш дүрэн. Тим дээш дүрний үгээр нь дүрэн хинэгний татаацаас иш дүрэн. Гэтэ чи яаж чижсэн миний хүрх ихний шатны хамгийн сүүлийн гიშгүүрэн. За цаг болсон байна. Ганцаагийн раунд 2. Йоо. Раунд 2 дөнгөж эхэлж байхад нугтаагаад өгчгээ шаагаад харин би энэ ч тавираал чамтай тухтайхан бүжгээ шаагаад баадлын өмнө уулзъя гэсэн чи зүхтайгаа гүчгээ шаагаад том баагаа шаагаад барууч болоо гэж бухтайгаа үцгээ шаагаад. Йоо. Иймэрхүү бичээд энийг одоо файналын тулаан гэх үү? Эй, хончил тавга нэг үхэр 5 хоноор тулаан хийх үү? Энэ маягаар би чам салаач өгөн гарын салаад өрөн. Бат дуусны дараа бяргуу биста ялаа өрнө. Йоо. Чи ми чиг одоо надтай энэ минь чацуу байх үү? Мөний цагаан бүсийг үнсгэлөө. Бааталж захта уцаа алдаг Eminem гэж юу ах вэ? Йоо. Чи надтай даасан. Одоо ингэ чиний ирээдүй чи Моникийн доор мө өгсөн хүүр. Иймэрхүү адгуусыг дээшээ өгсөх бүрт замд нь бие болно. Чиний үлгэр онцгүйгээр төгсөн нүрд. Амьдралд өдөр болгон шаалгуулдаг мó бөхсөн нүрд. Йоо. Энэ худлаа мөөрсөн биста намайг нухан ч шиг өгсөн. Чи эзээч баатлыг гот бол чадахгүй. Учир нь ухаанд нь ухан шиг өгсөн. Йоо. Энэ үртэл явахдаа овоог аавра бас левел цуглуулсан. Одоо ингээд левел хас гэж юм. 10 оны Б гэлөө. Би эзээч чам шиг болохгүй. Тиймээс би нээвэ ласт гэж юм. За ингээд чемпион төлөө 3 раундаар үзэж байгаа. Last X-ийн 3 дахь раунд. Make some noise. Үдэг хүртэл чанар минь муудсангүй. Би ямар колоны өмсөд ирдэг кар арт биштэй. Артид бол хаан шаут хийжтэй. Хончил лавга арагшин тогтох золбон ганцоо баатл явна шараат биштэй. Чамд бол бох хангалтгүй. Нойлог бодог сойзор нэг турших. Чамд үрэх гээд гिचнүүд нь нойдгнэж дунших. Ивэдэ орох оронгүй хэцүү байна уу? Жинхэнэ адгууснуудын оршдог бетоно ойд сурших уу? Алан талан гэх шаах уу те? Чи бас писта минь хойдохыг унших уу? Зарим нь өөрхий 10 жил мөлхөөл байгаа тэр оргил руу гүйж гарах нь те. Гиснээс отгон мөнхийн автаа бол юу ч ярих вэ те. Гэхдээ түрүүнээс хойш нэг зүйл аимшигтай ихээр хүргээд байна сэжгийг минь. Юм мэдхгүйгээр нь далимдуулаад дарамжлын октодод хортой бараа шахчих гашаагаад на дэлгүүрээ хаагч юм. Ирүүлэр сэтгэх нь гутам шиг түүнд, үгмэн эцгийнх нь мутар шиг хүнд, холболтын нууц нь бурхны судар шиг хүнд, сэтгэл минь нэмзэглэн бүжигчд дутам шиг бүрт, урцгадаг үгс минь гудамжид дундардаг бүрт, юу ч хийж гийгүүлээгүй, гийгүүлэхчгүй бистам ингээд дуртаг шиг бүрт. Хүүхдүүдээ энэ дивжээр үгний минь өвдөлтийг дааж чадах зүрхтэй зүгэл чаддаг юм бол энд босгосон түгэл бүрийг үгээрээ нүхэл та нар шиг бурхантай нэгжүүдээс хараал зүхэл цуглуулах би бол нэгэн бүхэл үүнээс хойш хинч намайг дуусгана гэж бүхэл шамшигт бүхэл үгэнтийн өвгдөг төгсөлтөнд золгуулах миний хамгийн дуртай нүгэл учир нь би өөрөө явдаг үхэл.
Сүүлийн панч шүү. Одоо чи өнгөрсөн. Ирээдүгөө сайжруулаарай. Энэ бол чамайг дуудаж буй соёлын дуудлага. Бас хөгшин зэрэг нүүд ангаас өмнө сонсоод очих чам зөрүүлсэн ёслолын буудлага. Last big circle. Make some noise. Hold on, guys. Юу. За ингээд ганцаагүй раунд 3 битгий их орлоор түүнд 2 минут байгаа шүү. Юу. Дахиад нэг өхөр. Хуулийн дагуу зам твтэх болно. Дургу үргээд ивэл чам Моникатай Морыг цогцтой хамт твтүүлнэ. Би чинь чирээ тамд нэвтрүүлнэ. Тожигтой гараар алгадна. Жинхэнэ алганд ямт бицүүлнэ. Юу. Уулын би чамайг доцоод дэмжээд үзээлэн. Гэхдээ одоо хэмжээг үзүүлнэ. Ялсан хүмүүсээ би нэмчээд үржүүлнэ. Би бол арилахгүй тод үсэг. Харин чам шиг харандааг би дэвжээд үзүүлнэ. Юу. Хөөхөн хүүхдэрээ магтаад эхлэхээр тэрвэрлдээд эхэлдэг. Гэхдээ бас залтай байдал эвгүүдгээр камерын цатах рэндом хичнээнтэй хэрэлдээд эхэлдэг. Юу. Рэп дэвжээгийн дараагийн даалгавар мига надаас гуйсан нэг мал хасаадаг. Баги замын зал гаргаад илтгэхийн энэ мал бацаанд өг. Эвтэйг нь дуусгая гэж бодож байгаа юм бол одооноос надад талд садах. Би бол дэвжээдэл түүмэл тавьдаг луу. Харин чи намайг тамхи цугтал галаа садаг. Юу. Өөрөөрөөч байхгүй. Rocketbag-ийн бүр үзүүлээд ширэн нүүрлээд дунчлаа. Тэгтээ одоо тэгж шаахгүй сте. Баяраа өөрөө ширээн дээрээс унчлаа. Юу. Энэ өгсөж яваа малыг чинь би ёроолд нь буцаагаа тавина. Чи ихнээсээ дахиад л өгснө. Би чамайг үгэн сумаар буудна. Энэ шалыг чиний цусаар будна. Чи хүсээд байдаг улаан явсан дээрээ таалал төгснө. За хоёр бааталчдаа өнөхөр их баярлалаа. Энэ сайхан зүйлийг үзүүлсэнд чимээ гаргая. За ингээд бүгдээрээ одоо 15 минутын пауз аван жоохон сэрүүцэж байгаараа бид нар шүүгчтэй багаараа хуралдаад эргээд ирэх болно. Окей. За тэгээд ялсан ч ялагдсан ч энэ сайхан зүйлийг хамтдаа энэ хүртэл хөгжүүлж байгаа бүх хүмүүстээ баярлалаа. Мэдээж үзүүр төрөө хүртэл явсан хоёр бааталчиндаа бүгдээрээ нэг чимээ гаргая. За ингээд үзүүр төрөөний баатлын шөвгөрч тодорсон маш их панчийг хэлсэн, маш сайжирсан, бүх цаг үед сайн байсан, creativity өндөртэй байдаг хүнээр бол Last X нэрлэгдэж байна. Баярлалаа. За харин Season 3-ын чемпион бол бүх цаг үед байсан, үргэлж сайжирсаар байсан, бас уцаа хараагүй нийт 24 панчийг өөрөө цээжлээд ирсэн Ганзо. За guys, саяны 3 дугаар раунд дээр гацсныг бол тооцохгүй. Хэрвээ Ганзо уцаа хараагүй байсан бол огт гацхгүй явах байсан гэдэгт бид бүгд итгэлтэй байгаа. Тийм биз? За тэгээд дараагийн дугаар дээр Season 4 дээр ч гэсэн орж байгаа хүмүүст хэлээ. Панча цээжлээрээ энэ бол баг хамгийн ихний үзүүлэлт болдог шүү. За ингээд хамт байсан Ганзо, тэгээд Last X Elimination. За ингээд тайцсан дээр 12 сая төгрөгийг бэлнээр өгнө хэмээн Black Squad Spy. За ингээд хамгийн эхлээд Last X-ийн юуг өгөөч төхөө. За Spy өгөх төхөө. За манай студийн зүгээс бол баатлыг яг өдий дайны ийм өндөр түвшинд хүрэхийн тулд маш их хичээсэн. Маш их зүйлийг бас туулж энд хүрсэн. Тэгээд энэ бүгдтэй хамтдаа байсан үзэгчид та бүхэндээ баярлалаа. Бид нар бол анх ярьснараа шагналынсаа 12 сая төгрөг байсан. Тэгээ миний гарт бол бэлнээр байна. Тэгээд энэ шагналыг ингээд бэлнээр авч байгаа Ганзаад бас баяр хүргэе. Гэтэ Last X бол бас өдий хүртэл
энэ зүйлийг бас ямар гайхалтай үзүүлсэн те. Сая бас ямар гоё үзүүлбэр үзүүлсэнд Last-тэй бас баярлалаа. DJ Crazy Talk. За ямар ч байсан ганцаа баяр үргээ. Тууштай явлаа те. Тэгээд тууштай явахаар ямар үр дүнд хүрдгийг хэдүүлээ харлаа. Тэгээд хипхоп culture, хипхоп соёл өөрөө тодорхой хэмжээгээр DJ штэр, бүжигэн штэр, MC штэр одоо ингээд энэ төвшөнд те энэ хүүхд залуучуудыг цуглуулад ингээд энэ төвшөнд хөгжиж байгаа танаа хамтдаа олонд бас баяр үргээ. Окей. Peace. Цан 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 царан 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 бүгдэнд баярлалаа. Ганзо